Төрийн далбааг мандуулах ёстой. Сурагчдыг эх орныхоо үнэт түүх, өв соёлоор бахархдаг, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор уг мандуулах ёслолыг амжилттай хэрэгжүүлээд байна. Сурагчид 7 хоног бүрийн даваа гарагийн өглөө төрийнхөө далбааг ёслол төгөлдөр мандуулж, баасан гарагийн өрөө хүндэтгэлтэйгээр буулгахдаа төрийн бэлэг тэмдгийн тухай хуулийг чандлан мөрдөж байна. Төрийн далбаагаа мандуулаад явах, монголоор бахархах омгших сэтгэл их төрсөн. Сүүл саяын ба өргөөд сургуулийнхаа гадаа мандуулж байна. Ер нь их бахархаж байна. Төрийн талбайдаа ёслол зохицны тэгвэл маш том нэр хүнд гэж би өөрөө боддог. Маш хүндэтгэлтэйгээр хийдэг. Би Монгол хүн шүү, Монгол үндэстэн шүү гэдэг бахархал омгшлоо байнга мэдэрч байдагт л учир нь байдаг гэж бодож байна. Төрийн далбаагаа 12 жил мандуулсан хүүхэд үеийн үед тэрийгэ санагалцсан шүү. Үеийн үед тэгэхээр тэр хүүхэд эх орондоо төрийн далбааг зүрхэн тушаа газар хадгалж явах юм байна гэж зорж энэ хөтөлбөрийг эхлүүлсэн. Улам цаашаа өргөжөөд Монгол улс тэр чигээр эх орноо мэдээд хайрладаг тийм мундаг ирээдүйг бүтээж байгаа гэж бодож байгаа. Бид нар чи үргэлжлэх ирээдүй хүүхдүүддээ түгээн дэлгэрүүлж яваад айгүй баяртай байгаа. Энэ бол одоо бас их Монголын бахархал шүү. Төрийн талбайд аш холбогдол өгч манай ээлж болсон уу хэмээн ер нь хүлээлттэй болсон. Монголын төрийн далбаагаа одоо энэ ингээд байрлуулчих, хана болсон авч идвэл ан дээрээ ингээд тавьчих ч гэдэг юм уу. Ер нь ингээд тугаа юм нэлийн хүндэтгэлтэй ингээд энэ бол байрлуулдаг болсон. Өөрсдөө яг ингэж хэрэгжүүлж ихснээр аль хүүхдүүд маань тугаа маань чи ямар гоё юм бэ? Тугаа буулгахад бас бид нар ийм сэтгэл ямар гоё их оромж үзэл ийм гоё мэдрэмж төрж байна. Хүүхдүүд маань айгүй дуртай. Төрийн далбайг бид үргэлж хөндлөж, дээдлж, шүтэж явах хэрэгтэй. Ийхүү энэ жил нийслэлийн ерөнхий боловсролын 55 сургуулийн нийт 780 мянган гаруй сурагчдыг хамрууллаа. Хариг эрхчил хөтөлбөрийн цар хүрээг тэлж Улаанбаатар хот даяар төдийгүй улс эх орон даяар бүх хэлэн зохион байгуулж Монгол орног их зүрх сэтгэлтэй зөв ирээдүгийг бэлдэх том ажлын эхлэл болж байна. Empathy Education хөтөлбөр Монголын уламжлалт малчин ахуйд суйрлан малантнаар дамжуулан хүүхдийн сэтгэл зүй, тань мэдэх үе, нийгмийн харилцаанд эерэг нөлөө үзүүлж, тэдгээрийн сэтгэл зүйд өрөвч нэмжин сэтгэл, энэрэн хайрлах хандлагыг төлөвшүүлэх нь Empathy Education хөтөлбөрийн гол зорилго юм. Хүүхдүүд Улаанбаатар хотоос ойр байрлах малчин айлд очиж, хойно хураг ишигтэй тоглон, малчдаг ажлыг хийж, авралт нэг өдрөө үр бүтээлтэй, сонирхолтой өнгөрүүлдэг юм. Үүний үр дүнд хүүхдүүдийн сэтгэл санаа тогтворж, хураг ишгээ хайрлан, өөрөөсөө бусдыг инэрх, өрөвдөх, нэмжин сэтгэлийн холбоо үүсэж, уламжлалт аж ахуйгаа тань мэдэх чадварт суралцж байна. Монгол хүн яагаад илүү их сайхан сэтгэлтэй гэдэг байсан балтагаа холбогдож байгаа тэр зүйлүүдээ хүүхдүүд маань багахан ч гэсэн ингээд ойлгож авч байгаа гэж найдаж байгаа. Автобусанд суугаад энэ малчин айлдаа ирэхэд айгүй гоё сэтгэл өндөр болсон. Надад бүр амар гоё юм. Яаж ингээ хонь ямаа ингээ яаж хариулдаг, яаж ингэж саадаг гэдэг. Тийм ингээ тэр ингээ мэдэж авч байгаа болохоор надад бүр ингээ амар гоё юм. Би амар олон гоё мэдээд болсон юм. Аруулэдгийн сурсан. Араас их чинь ийм гоё байсан юм шүү дээ. Ийм одон шатлалтай байсан юм шүү дээ гэдэг зүйлээс ингээд үгүй болж байгаа уламжлалынхаа ингээд сэргээгээд илүү тэдэнтэйгээ илүү ойртож байгаа. Empathy Education буюу өөрчлөлт нэмж сэтгэл, бусдыг ойлгох, монголоор одоо юу гэдэг зүрх сэтгэлийн боловсрол. Энэ удаагийн хөтөлбөрт нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 8-аас 14 насны 2400 сурагчдыг хамруулад байна. Яаршил, хотчил, гадны соёлын нөлөөнд автаж байгаа энэ цаг үед таван хошуу мал Монгол ахуй соёлоороо дамжуулан өрөвч нэмжин сэтгэлийн боловсролыг олгож байгаа энэ хэлбэр нь дэлхийн бусад улс оронд инх тайван ирээдүгийг бэлдэж байгаа үлгэр жишээ хөтөлбөр болох зорилготой юм. Цаашид сан байгуулан бусад улс орон уг хөтөлбөрийг өөрийн орондоо нэвтрүүлэх, Монголд зорин ирж хамрагддаг олон улсын хөтөлбөр болгох бүрэн боломжтой юм. Эх оронч сурагч хөтөлбөр.
Эх оронч үзэл үндэсний бахархал, иххэл, нүүдэрчин ёс заншил, түүхийн талаарх мэдлэг ойлголтыг өгч сурагч бүрийг эмгцэгчтэй, тэсвэр хатуужилтай байх ухаанд суралцуулж, гэмт хэрэг зөрчилд өртөхгүй байх, урьдчилан сэргийлэх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой эх оронч хөтөлбөр 10-аас 12 дугаар агших ангийн сурагчдын дунд эх орон сэдвээр эссе бичиж, нээлттэй сонгон шалгаруулж, нийт 7 дүүргийн 55 сурагчид материал ирүүлсэн. Үүнээс 35 эрэгтэй 11 эмэгтэй сурагчдыг сонгон шалгаруулсан. Улмаар зэвсэг түвшний жанжин штабын баг бүрэлдэхүүнтэй хамтран 7 хоног хагас зэрэгжилтийн зохион байгуулалтанд оруулж дээрх мэдээллийг олгосон болно. Ирээдүйд сурсан мэдсэн зүйлээ одоо эх орныхоо хөгжил цэцгэлтэнд одоо зориулахад үнэтэй өв нэмэр оруулна гэсэн ийм л итгэл үнэмшилтэй байна. Та нэр амьдралдаа одоо энэ сургалтаас авсан юм хэрэгжүүлээд ядад өглөө босоод ороо ураад өглөө босоод гүйцэтгэж байгаараа ойртож гисэн шогшдог байгаараа л гэсэн чинь. Тэгээ хамгийн гол нь эндээс би хүүгээ тодорхой хэмжээгээр ер нь эх орон хаанаас эхэлдэг вэ те энэ эх оронч үзлийг төлөвшүүлэх чиглэлээр бас манай төвийн байгууллагууд хүүхэд залуучууд руу өсөр үеилүү чиглэсэн юм байж та арга хэмжээ зохион байгуулж явуулж байгаа хувьдаа маш их талархалтай байгаа. Хагас сэргэлтийн байдалтай байсан. Тэгэл ер нь бас цэрэгт явах юм чи тэгэл цэрэг ямар бай нэг жил цэргүүд ямар байдгийг л мэдчих авсан да. Эх оронч гэдэг үзэл бодол том зүйл биш, жижиг зүйлээс эхэлдэг шүү. Бидний орчин тойрон байгаа жижиг хөвснөөс хүртэл эх оронч үзэл үндэслэдэг юм шүү гэдгийг л та. Би тэнд ирэхээс өмнө эх оронч хүн гэдгийг маш томор боддог байсан. Гэвч энэ зүйл энгийн зүйлээс эхэлдэг байсныг ойлгож авлаа. Эх оронч хөтгөл амтсан хөгжил UBD байт 2025 хөтөлбөр. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдын хөгжлийг дэмжин оюунлаг, шинжлэх ухаанч, аливаа асуудалд дүн шинжилгээг хийх чадвартай шинэ үеийг төлөвшүүлэх зорилгоор Улаанбаатар мэтгэлцээнийг зохион байгууллаа. Таны 20 жилийн дараа Улаанбаатар хотын Монгол улсыг ямар үр үзэмжтэй байлгахыг та нар амьдрах орчноор өнөөдрөөс гэж бүрдүүлэх бүгд дуу хоолой өргөсөн. Ирээдүйд Монгол улсын 30 жилийн дараа удирдах авч байгаа удирдагчдад энэ дотроос түрүү хэлэхдээ мэтгэлцээний хөтөлбөрт 45 сургуулийн 45 багш 450 хүүхэд хамрагдаж аварга шалгаруулад байна. Энэхүү тэмцээнд орсондоо маш их баяртай байна. Шагналанд одоо бидөө бодтой бас үр дүнтэй шагналууд байгаа үнээр таатай байна. Энэ цамыг барай зогсож байгаадаа үнээр бахархалтай байна. Багш нартайгаа хүүхдүүдээс суралцсан маш сонирхолтой одоо өдөр хоногуд үргэлжлээ. Энэ хөтөлбөрийг бас цаашдаа илүү олон сургуулиудад илүү олон хүмүүст хүрч түгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэгээд энэ хөтөлбөрийг санаачилсан хамт олон хүмүүс энэ хөтөлбөрийн ард ажилласан хүмүүстээс маш их баярлалаа. Оюутны менторшип хөтөлбөр. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон нийслэлийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажилд оюутнуудын нөлөөллийг нэмэгдүүлэх зорилгоор оюутны менторшип хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Оюутнууд нийгэмд гарч байгаа хэрэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар тус бүр багт хуваагдаж, төсөл бичиж, судалгаа хийж өрсөлдсөн билээ. Оюутнуудын боловсруулсан шилдэг төслүүдээс сонгон авч Улаанбаатар хотод хэрэгжүүлэх нь санаачилгаа бодит болгох том боломж юм. Нийслэлийн тэтгэлэг хөтөлбөрт 848 оюутан эхний шатанд материал ирүүлж, эцсийн шатанд шилдэг төсөл боловсруулсан 100 оюутанд тэтгэлэг олголоо. Дүүнэртээ бас дахин хичээл сургуулийн өндөр амжилт хүсье. Олон зорьсондоо хүрээрээ Монгол улс Мандан Баатар болтугай. Баярлалаа.